Монгол Улсын их хурлын гишүүний нэг үндсэн чиг үүрэг нь бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах. Тэр дундаа төсвийн зарцуулалтан дээр хяналт тавих. Энэ бол үүрэг. Мэдээж хүмүүс төсөв аваад хариуцлага хүлээгээд ажил хийж ивэл сайн. Гэхдээ нэг санаа зовоосон зүйл байна. Тэр нь юу гэхээр нийслэл хотод эргэлж байгаа нийт мөнгөн дүн улсын төсвийн ойролцоогоор 3.1 болж байна. Улсын төсвийн ойролцоогоор 3.1 гэдэг бол хэрвээ ямар нэгэн шалтгаанаар одоо сайхан зорилготой сайн хүмүүс байгаагүй гэсэхгүй ямар нэгэн шалтгаанаар амжилтгүй болох тохиолдолд буцаад зээлийн иргэн төлөлт, зээлийн батлан даалт улсын төсөв дээр дарамт учруулна, эдийн засгийн хямрал руу хүргэж болзошгүй. Ийм боломжийг бол үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл улсын нийт төсвийн чинь 3.1 орчимтой тэнцвүүц хэмжээний мөнгө нийслэл хот эргэлж байгаа. Тийм болохоор үүнд санаа зовж байна. Үүнд санаа зовсон учраас Deep Petition платформ дээр 13,895 хүн гар үсэг зураад нийслэлийн төсвийн зарлагад хяналт шалгалт хийе гэж зурсан байсан. Тэгээ сүүлийн үед бас нэлээд олон мэдээллүүд хийгдлээ. Нийтдээ энэ 24-өөс 26 онд нийслэлийн төсөв жил бүр 30%-аар өссөн байна. 30 гаруй хувиар. 2026 оны төсвийн тодтоглоор нийт зардал нь 6.5 их найт төгрөг хүрэхээр төлөвлөгдсөн. За үүн дээрээс нөгөө том төслүүдийн хөрөнгө оруулалтын дүнг нэгдэх юм бол нийлбэр дүн бол улсын төсвийн 3.1 орчим болох нь. За тэгээд бид нар энийг янз бүрээр яриад л байгаа. Янз бүрийн мэдээлэлүүд хийгээд байгаа. Гэхдээ нэг юм тодорхой үр дүнд хүргэсэн, чиглэсэн акц үйлдэл хэрэгтэй байна. Энэ үйлдэлийн хүрээнд Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29-ийн 1 заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх тэгээд хариуцсан байгууллага албан тушаалтны ажлыг шалгах юм чиг үүрэг байгаа. Энэ хүрээндээ хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулъя. Энийг бол яаралтай зохион байгуулъя. Тэгээд үнэхээр энэ яриад байгаа маргаануудыг нэг ил болгож бүгдээр ингэ нийтэд нь гаргаж тавьж хагаад дүгнэлт гаргая. Дүгнэлтийн үр дүнд нийслэлийн төсөв ингээд улсын төсвийн одоо том хувь болоод яваад байдаг. Цааш дээр нь яах ёстой юм? Төсвийн зарцуулалт нь зөв байна уу? Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр төсөв хэрэгжсэн байдал ямар байна? Тэгээ бүгдээрийн дүгнэлт гаргах боломжтой болно. Иймэрхүү зорилгоор одоо ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар гар үсэг зураад бэлэн болголоо. За зөвлөж болбоо. Та би одоо тоогийн сайн харсангүй. 15 гишүүн гар үсэг зураад тэгээд ерөнхий хяналтын сонсголыг шууд хийх эрх зүйн одоо юутай заалттай. Өөрөөр хэлбэл энэ дээр ямар нэгэн байдлаар чуулганаар хилцэхгүй, санал хураах юм байхгүй. Нөгөө тусгай хяналтын дэд хороолохоор санал хураагаад унчаад энэ төр юм болоод байгаа шүү дээ. Тийм байхгүй 15 гишүүн гар үсэг зурсан ерөнхий хяналтын сонсголыг улсын их хурлын тамгын газар зохион байгуулах үүрэгтэй хуулийн заалт. Одоо миний бодлоор 20 гаруй гишүүн зурсан байна. Тэ ерөнхий одоо төсвийн зарцуулалт тэгээд томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар нээлттэй мэдээлэл сонсож олон нийтийн телевизээр шууд дамжуулж ийм зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна. Баярлалаа.